Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг зохиолч, яруу найрагч Дарчжийн Нацагт орж хөдөө талын үзэсгэлэн хөдөө талын зэрэглээ ярилцсан жиргэнэрхийн дунд хідэн өндөр юм сүмэлзэн үзэгдэхүүн харь газрын аяны хүний нүдэнд ор яахан даруй танигдана. Хурдлан давтлах уурын тэрэгний өмнөөс наврын салхи хүчтэйгээр үлээхгүй дор 2 минутны нулимс гэлтгэн энэ бараа харж явна. Өвгөн жолооч ухасхийн хийгнэхэд дөрвөн бүрт чөлөө завгүй эргэлдэн бүртэлзэн харагдагч бараа нэгэн үед галд орж нэгэн үед гарна. Бодолгүй ойртон үзээс өмнөх гүн дээгүүр сүм хийдийн орог бүртэлзэн цохиж алтан ганжрууд нь өглөөний нарны гэрэлдээр үзэсгэлэнтэй явцсан. Тэрхүү хийдийн сурах дах гайхамшигтай манжлаг цанхагдаар үлгсэн хонхны дун хангин жигэн үрээ бишгүүрийн дун үргэлжлэн дун цаамжахаар гүжиглэж яадгүй. Өдөөгийн хүмүүс хэд хэдэн зугаар хуралдаад элен ираныг өмсөж ийш тийш зөрлөдөн. Сүлжилтэн давхилт хөдөөгийн хүмүүсийн цэнгэлэн миний сэтгэлийг даруй багтуулж сайн биесэн морины сайхан миний дурыг өсөлцүүлэн хөдгөн. Монгол газар нь ууд юм аа. Маш сайхан морьтой юм аа. Морь унаад давхихын дор манай цог зэл сэргэнэ. Ийшээ ширтэж тийшээ бүлрэн үүнийг гайхаж түүнийг боцоор явтал олон морьтой хүмүүсийн дундуур нэгэн сайхан сайрал морины толгой тэмүүлэн амн хангалзаж 2 чихэн сагбилзэн үзэгдэхүй дор хэдийн миний 2 нүдэн гэрэлтэн төсөв. Нэгэн залуу хүүхэн далайн докторт түүсээр гарч ирэхийн зэрлэг болгын адил өнгөтэй ба цог зал гэрэлтэй явхлантай нь Төмөнбаатар ирсэн боловч зүрхийг чичгүүлэн догдуулж төв эрдэмт оюутны боловч хүслийг хөлбөлцүүлэн татнаа. Цагаан сарал морины нуруунд дээр ногоон хөлөнтөө орчхон янзын имэлийг тогсон нь олих газрын хөлхийн өнгө ялгарн үзэсгэлэн бүрдээд түүний дээр залуу охин хормойг цэмцээтэл гоёыг мөлчийлхэн ороогоод хөндлөн суужээ. Өдвөл насан 18-9. Шин сарны адил хурц тунгалаг гэрэлтэн урт хар гизгийг 3-аар даран унжуулж улбар шар дурдан авчраар толгоогоо ороон өрөөс нүдний дээд тал дээр хилтгийн зангилан үзүүрийг унжуулсан нь залуу бүсгийн дэгжин байдлыг үзүүлжээ. Цай өрөнгөтөө зөөлөн царай нь зуны наран дор борлоод 2 хацарт нь эрүүлийн улаан уяа тусчээ. Харах нүдний хар цагаан хослоод хотын залуу хүний дээр илгээр хөдлөг тутам дор миний бидэн ихний дагалдан давхин. Ингэр нударгыг хар торгоор инжиж нарийнхан хошмог тавьсан хүрнийхэн чисчүүдэлийг өмсөн зүүн ханцүй дотроос нарийнхан хөрөг цохуулган жолоо цолбуурыг дугас барин утгаад баруун ханцуугаар сүл тавин түүний дотор гараа нуу ташаага тулж уулгасан том нударгыг далбайлан өрхүүлсэн шин цагийн хинцээр байдлыг айхуулжээ. Хоолон тавчийг задгаа тавьсны татвар бас хар торгоор бөөрөн хийлэн инжсэн цайвар шар дурдан цантны загтах үед цохиж буй. Түүний дотор нэгэн цагаан хөрстэй гуай хүзүү үзэгдэхүйн хазаад амаар. Шар бажгаар дурдан бүсийг шав хийтлэр өгөөд дугалстай шинтгэр гутыг дөрөөний дунд тас хийтгэл хийсэн нь хаалын метр мах бодыг бахархуулжээ. Хайр газрын залуу хүн би түүний замыг хүндэлтэн саатуулж хідэн үг асан хэлэлцэхий дор тал газрын баг охин тэр чулоог татаж дуртайгаар зүтгэлзэн хариулж
хариулан өчөж басгүй энэ тэрийг лавлан сонирхно. Ташаан твхийж харигны ясан зураасан ялгуун сарал морин тогтож чадан ба сайхан дөрвөн хөлөөр ээлжлэн газар завчилж уран сайхан толгоогоо ийш тийш сэжвэн агаар дор дэгдэж үүлэн дор умбан алдах боловч дээр нь унсан үзэсгэлэн тохин ажиггүй сууж өгүүлэлт өгөөд үг хэлэлцэн хичээнгүүлэн аашлах байна. Баг хүүхдийн мэд хөнгөмсөг ивэргүй асын өнгөтөө дөрвөлжин цагаан шүдэ ярилцуулан үе инээмсэглэн мишээхэн хаврын мэдрэл ирж буй адил багтай. Ээлдэг түүнийг үнсэж шинбээс ан шүби эз. Хэр талын дунд хөндлөн гулд давхиж хөдөөгийн саруулдаар бие гайхуулсан ийм нэгэн үзэсгэлэнтэй охин лугаа авчраад хэрхэн сэтгэл хөдлөхгүй байж болох вэ? Чинийгээр хичээнгүйлэн хэлэлцэж сонирхлыг тавина. Өндөр хааны өөрөөр нутгалдаг хэмээн. Өнөө өдөр тэнд буусан хэмээн өмнө хөндийгөр угалцлан цэнхэрлэж урсан хэрлэн дулын хөвөн дээр нэгэн ирэмэхэн бүрэг бараг үзэгдэхийг заагаад даруй мөрөө ташуурдан харайлгаж эсгэрэн хатруулсаар тва. Хэрв би морьтой болоод завтай авсан бол